Оройтойгоо дээр нь харилцаагаа зосч, хожимдоогоо дээр нь амьдралаа бүхэл. Салах уу байх уу гэж эргэлзэж битсэн нэгэн загтлыг яг одоо задлах гэж байна. Гэр бүлийн радиогийн салах уу байх уу нэвтрүүлэг. Өдрийн мэндийг хүргэе. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр суугаад харуулан сонсож байгаа эрхэм сонсогч танд баярлалаа. За, Батбэх гэр бүлийг бий болгох зорилготой салалтын ирмэг дээр яваа хосуудад зориулсан за мөн дохтуутаа сэтгэл@gmail.com захим хуудсанд загтал бичиж өөрийнхөө амьдралын асуудалд мэргэжлийн үнэ зөвлөгөөг тусгаж гарц гаргалгаа хайдаг салхуу байх уу нэвтрүүлгийн цоошинхийн дугаарыг үзэгч танд сонсогч танд шуудаар хүрэхэд бэлэн боллоо. Гэр бүлийн радио 104.5 84.5 гэсэн радио сувгаар та салхуу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг шуудаар хүлээн авч сонсох боломжтой. За мөн гэр бүлийн радио 104.5-ын албан ёсны Facebook пэйж хуудас болох гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр нэвтрүүлэг маань лайваар хүрж байгаа. За мөн гэр бүл судлаач энэ амарснаа гэсэн пэйж хуудсан дээр мөн давхар лайваар хүрж байгаа гэдгийг дуулгахад таатай байна. За өнөөдөр нэрээ нууцлан салхуу байх уу нэвтрүүлэгт загтал ирүүлсэн нэгэн бүсгийн загтлыг задлан ярилцсанаа. За аливаа юм баримттай байх нь өөрөө зүйтэй. Тэгээд би танд яг одоо хизээ явах гэж байгаа хизээ ирсэн захааг захаавэ гэдгийг харуулъя. За яг энэ чинь харагдаж ачлан 2026 оны 5 дугаар сарын 27 оны үдшийн 19 цаг 31 минутанд дохтуутаа сэтгэл@gmail.com хаягт ирсэн нэгэн бүсгийн загтлыг яг одоо танд хүргэх гэж байна. За би загтлын эзэн рүү мэйл бичсэн. 6 дугаар сарын 15-ны өглөө 10 цаг 7 минутанд таны загтлын хариу зөвлөгөө 6 дугаар сарын 17-ны 15 цаг 5 минутаас салхуу байх уу нэвтрүүлгээр өрнө. Та хариултаа салхуу байх уу нэвтрүүлгээр хүлээн авч сонсороо гэд имэйл хаягийг бол илгээсэн. Бүсгүй маань яг одоо магадгүй салхуу байх уу нэвтрүүлгийг сонсож байгаа. Яг одоо сонсохгүй ч гэсэн бас нэвтрүүлгийн дараа Facebook пэйж дээр байгаа загтлын хариу зөвлөгөөг сонсон, таны бичиж байгаа үлдээсэн коммент сэтгэгдлийг уншина. Тэгэхээр энэ бүсгүй тандаж урам зоригийг өгөхийг хүсэж байгаа. Энэ бүсгүй тандаад надтай цуг нийлээд энэ бүсгүй амьдралыг бас арай өөр болгоё гэсэн бодол сэдэлтэй хүмүүс маань салхуу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг бас үзээд сонсоод занын ялангуяа нэвтрүүлгийн доор коммент хэсэгт нь сэтгэл хэлбэрээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлж болно. За мөн 9986 104.5 гэсэн эфирийн шууд утас болон мессежний дугаар таны өмнө нээлттэй байгаа. Тэгэхээр мессежний шууд утас болон мессежний дугаар дээр яг одоо холбогдоод бас ярилцах юм боломж байгаа гэдгийг нэвтрүүлгийнхин дуулгая. За ингээд салхуу байх уу нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт ямар загтал ирснийг танд би дуудаж өгье. Тэгээд загтлыг би салхуу байх уу Facebook групп болон гэр бүлийн радио 104.5-ын пэйж болон гэр бүл судлаачийн амарснаа гэсэн пэйж хуудсан дээр загтлыг бол нийтлсэн байгаа. Тэгээд магадгүй та уншихыг хүсвэл тэнчнээс уншиж болно шүү. Яг одоо би танд ямар загтал ирснийг дуудаж өгье. Сайн байна уу? Та бүхэнд захиа унших өдрийн мэндийг хүргэе. Нэрийг минь нууцлаад өгөөрэй. Баярлалаа. Миний бие нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Залуу ээж билээ. Нөхөртөөгөө танилцаад 6 жил болж байна. Танилцсан жилээ бид хоёр гэр бүлээрээ орж гардаг болоод хамт амьдарч эхэлсэн. 3 жилийн дараа би руу ирсэн. Тэгээд удаагүй хүүхдээ олсон. Бид хүүхдээ олдог жилээ жирэмсэн болсон. 3 сартай байхдаа салаад төрсний дараа 5 сартай байхад буцаж нийлээд 1 жил хагас болж байна. Салсан хугацаанд нэг ч удаа ярьж байгаагүй. Учир нь салах болсон шалтгаан нь нөхөр маань өөр хүнтэй нэр холбогдсонд байсан. Тэр үед ганцаараа хүүхдээ өсгөж чадна гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй байлаа. Би хүүхдээ 3 сартай байхад нь мөмнөөс нь гаргаж
ажил хийж эхэлсэн. Яагад гэвэл тухайн үед би ганц бие ээж байсан. Аав ээж минь ийм байдалд их ундууцж байсан. Төрсний дараа гамж барьж чадаагүй л дээ. Тэгээд энэ бүх гомдол жирэмсний үе, төрсний дараах үед нөхөр маань байгаагүй болохоор их л хэрэлдэх юм билээ. Буцаж нийлээд 1 жилийн дараа нөхөр маань өөр эмэгтэйтэй байж байгаад надад баригдсан. Тэр үед би 6 сартай жирэмсэн байлаа. Бидний 2 дахь хүүхэд. Би өхмөр санагдаж байсан ч уучлсан. 1 сарын дараагаас даралт ихсээд жирэмсний хожуу үеийн хордлого өгч эмнэлэг твдсэн. Тэр үед дахин нэг аимшигтай мэдээ сонссон. Хүүхэд маань төрөөд амьдрах ямар ч найдваргүй, хүн болох чадваргүй гэсэн онц сонсоод энэ тэндгүй яваад сүүлдээ хугацааг нь гүйцээх юм бол их хүр хоёр хоёулаа эрсдэх магадaltaй гээд 8 сартай үрээ таслуулсан юм. Хүүхэд минь амьд төрсөн ч 36 цагийн дараа гар дээр минь амьсгалахаас. Бүх зүйл хитрхи хурдан ойрхон болсон. Надад энэ үед үхлэл ойрхон байлаа. Сүүлд эмч нараас хүүхэд маань Монголд 4-5 удаа тохиолддог ховор өвчнөд гэсэн онц сонссон доо. Том хүүхдээ бодоод тэсэд байлаа. Төрөөд 2 сарын дараагаас ажил хийж эхэллээ. Жирэмсэн болсноо мэдээд л ажил төрөл хийхгүй гэрт суусан хүн шүү дээ. Энэ бүхнийг бодоод гэрт байгаад байж чадахгүй байлаа. Миний ажил бол уурхай руу 14 ээлжээр явдаг. Гэхдээ ингэж ажил хийгээд байдал уламд ордлоо. Хаана хинтээ юу хийж байгаа бол гэж нөхрөө хардалт урд нь хизээч байж байгаагүйгээр эхэлсэн. Дахиад л өөр эмэгтэйтэй нэр холбогдож би уурхагаасаа шууд чөлөө аваад очиж салах дээрээ тулсан ч ойлон унжин ахиж ингэхгүй ийм юм байхгүй гэдгээ баталж үлдэхэр болсон. Одоо бол миний сэтгэл зүйд итгэл төрдөггүй. Би уг нь хичээж байгааг нь харж байгаач сэтгэлд минь сэв суусан болохоор өмнөх бүх явдлыг нь мартах үнэхээр хэцүү юм. Хэдий ганц хүүхдээ өөрөө өсгөх бүрэн чадвартай ч хүүхэд минь одоо ухаан суулсан. Бас аав ээжтэй хамт байна гэсэн ойлголт суусан. Нас багч ухаананд эндүү хэрсүү хүүдээ ааваа гэж дуудах хүн байгаасаа гэж би бодсон юм. Гэсэн ч миний сэтгэл их ядарч байна. Тайван бус нойргүйдэлтэй, байнга юмд өгссөн, цаваас сэргэлэн дөө өөртөө итгэлтэй байдал бүх зүйл надад алга. Би бол өөрийгөө сэтгэл зүйн өөрчлөлттэй болсон гэж боддог. Хизээ мүдгүй нэг л өдөр амиа хорлож мэдхээр. Гэхдээ надад сэтгэл зүйчд хандах зориг байсангүй. Одоо бол үнэхээр эмчлүүлмээр байна. Хэрвээ би хүүхэдгүй байсан бол аль хэдийн амиа хорлох байсан байх гэж боддог. Миний нөхрөө уучлаад амьдраад байгаа шалтгаан бол хүүхэд минь юм. Би хүүхдийнхээ төлөө эрүүл амьдрмаар байна. Яг ийм нөхцөлд би нөхрөөсөө салах уу, байх уу? Та миний загтлыг уншаад хариу өгөөрэй. Ийм нэгэн загтлыг бүсгүй маань бичиж ирүүлжээ. Салхуу байх хүн нэвтрүүлэгт хандаж өөрийнхөө амьдралыг нин өгөө илэн далангуу удалсан танд маш их баярлалаа. За зөвлөгөө хүрэхээс өмнө нэг зүйлийг хэлэхэд яг энэ бүсгүй яг энэ дугаарыг үзэж байгаа сонсож байгаа. Тэгэхээр яг энэ бүсгүйд хэрэгтэй байж болох үец
тийм зөвлөмжийг үзэгч та сонсогч та надтай хамт өгөөрэй гэж урьж байна. 9986 104 5 дээр мессеж бичгээс гадна шууд дуудлага хийгээд ороод ирж болно. За лайвын доор коммент сэтгэгдэл бичихтэй энэ залууг буруутгах, энэ бүсгүйг шүүмжлэх элдв янзын хортой комментээс илүү энэ гэр бүлийг яавал болох вэ гэдэг тал дээр та өөрийнхөө санал сэтгэгдлийг харамгүй хуваалцаасай гэж хүсэж байна. Энэ бүсгүй маань бас үзээд сонсоод урам аваг. Тэгээ ижил төстэй асуудалтай хүмүүс байдаг учраас магадгүй тийм хүн байгаа яг адилхан асуудалтай байна гэж үзвэл тэр хүн рүү мессенжерээр нөгөө нэг лайвыг шеэр хийгээд өгч болдог шүү дээ, тийм. Тиймэрхүү байдлаар тийм хүмүүст бас давхар тус үргээрэй гэж урьж байна. За хариу зөвлөгөө хүргэе. Хариу зөвлөгөөг хүргэхэд маш олон зүйлийг бол таны загтлаас ингээ харж болохоор байна. Таны загтлыг уншихад хамгийн түрүүнд мэдрэгдэж байгаа зүйл бол маш их өвдөлт, маш их гар цохрол, урвалт, ганцаардлыг богино хугацаанд одоо дараалан туулсан ийм нөхцөл байдал байна. Жирэмсэн байхдаа нөхрийнхөө урвалтыг мэдэрсэн. Ганцаараа хүүхдээ өсгсөн. Хүнд өвчтэй хүүхдээ тээж эцэст нь өөрийнхөө гар дээр алдсан. Төрсний дараах бие махбод сэтгэл зүйн ачааллыг ганцаараа хүрсэн. Дээрээс нь дахин итгэл эвдсэн гэдэг. Эдгээр зүйлүүд таны загтлыг ингээ уншихад анзаарэгдчихнэ. Ийм олон хүнд явдлын дараа таны сэтгэл тайван бус байх, нойргуудах, дөгших, өөртөө итгэх, итгэлээ алдах, өнгөрснөө мартаж чадахгүй байх нь та сул дорой болсон, би ингээд өнгөрсөн гэсэн ийм үг бол биш. Харин та маш том шарх авсан хүний үзүүлж байгаа хэвийн хариу оруулыг л одоо амсаж байгаа гэсэн үг. Ийм асуудлын дараа ямар ч хүн яг ийм байдалд ийм зохилтонд орно. Тэгэхээр би орох ёсгүй юмдаа орцсон, үзэх ёсгүй юм аа үзэж яваа, туулах ёсгүй юм аа туулж яваа гэдэг нөхцөл байдлаар битгий хараарай. Таны загтлын хамгийн чухал хэсэг энэ өгүүлбэр байна. Хизээ мүдгүй нэг л өдөр амиа хорлож мэдхээр гэсэн нэг өгүүлбэр таны загтлаас ингээ харагдаж байна. Ямар ч хүнд зүйл, ямар ч хэцүү зүйл тулгарсан ийм зүйлийг хийж болохгүй шүү гэдэг зүйлийг юуны өмнө захимаар байна. Яг үүнтэй холбоотой зүйлүүдийг ярмаар байна. За миний хувьд бол яг энэ амиа хорлолттой холбоотой асуудал дээр бол яг нэг насаараа үнэгүй зөвлөгөө өгнө гэдэг ийм чиг ийм зүйлийг бол өөртөө ингэж амласан. Тэгэхээр та надаас ирээд сайхан үнэгүй зөвлөгөө авч болно. Эсвэл нөгөө яг ийм асуудалтай хүмүүсийн хувьд 24 цаг үнэгүй ажилдаг 1800 2000 гэдэг дугаар байдаг хэвгүй. Тэгээ энэ дугаар руу холбогдоод яг тухайн үеийн асуудалтай холбоотой өөрийнхөө зүрх сэтгэлийг нээгээд яг тийм бачуурсан үед нөгөө амиа хорлох бодолд нэрвэгдсэн үед хүн тэр доторх асуудлаа нэг ингээ ярьчихаар ерөөхдөө онгоогоод гайгууд сайхан тайвширчдаг. Тэгээд тийм учраас магадгүй яг ийм байдалтай хүнд хэцүү мэдрэмжтэй явж байгаа бол яг тулгамдсан үед бол 1800 2000 гэдэг дугаар руу залгаад зөвлөгөө авах нь өөрөө зүгээр байдаг шүү. Өөрийгөө нээж ярих нь өөрөө зүгээр байдаг шүү. Амиа хорлох бодол, гашуудал, сэтгэл готрол, гэр бүлийн асуудал зэрэг маш олон зүйлүүд дээр бол энэ утсаар бол тусламжийг бол авч болдог шүү гэдгийг хэлий. Сэтгцэн эрүүл мэндийн зөвлөгөөний утас байдаг. За миний хувьд бол мэдээж яг нөгөө нэг унтаж нойрсож байгаа оройн цагаар бол дуудлага авах боломжгүй. Яг гэтэл нөгөө нэг яг энэ талтай холбоотой асуудлууд чи ихэвчлэн шөнө оройн цагаар үүрээр ийм нөхцөл байдлууд голдуу үүсдэг учраас яг тулгамдсан үед бол ийм дугаар байдгийг шүү гэдэг мэдээллийг хэн ташрамд нь хүргэж. Тэгэхээр таны одоо яг энэ сэтгэл гутралтай холбоотой асуудал дээр үнэлгээ онцлогоо хийгээд яг хувьчилсан уулзалтыг хийгээд танд туслана гэдэг бол миний хувьд хийх ёстой хамгийн чухал ажил. Тэгэхээр таны хувьд яаралтайгаар яг магадгүй одоо энэ нэвтрүүлгийн дараа залгаж орж ирээд зөвлөгөө аваад сайхан үнэгүй зөвлөгөө аваад асуудлаа шийдэх боломж байгаа шүү. Сэтгэл гутралаа онцлуулаад өөртөө тохирсон сэтгэл гутралаа даван туулах тэр аргачлалыг би танд хэлээд өгөн санаа зовлтгүй. Тэгээд энэ нөхцөл байдлыг илүү өөдрөгөр гэгээлгээр хамтдаа тулъя гэж бүсгүйдээ бас уриалъя.
Одоо таны хамгийн түрүүнд шийдэх асуудал бол салах уу байх уу гэхээс илүүтэйгээр би өөрөө яаж идэгрэх вэ гэдэг энэ асуудал واخгүй. Яагаад тэгэхээр одоо таны гаргах ямар ч шийдвэр шархалсан, ядарсан, гашуудж байгаа сэтгэлээс гарч байгаа. Нөхөртөөгөө үлдэх хэсгийг шийдэх, эсвэл хүүхдээ бодоод салах хэсгийг шийдэх, энэ бүх асуудал чинь яг ийм шархалсан, ядарсан, гашуудж байгаа энэ сэтгэлээс гарч байгаа үед бол ер нь жоохон хэцүү байдаг. Оновч муутай байдаг. Магадгүй буруу шийдвэр гаргах тохиолдлууд байдаг. Гомдолтой мэдрэмжүүдээр тулгуурлаад явах нөхцөл байдлууд байдаг. Тэгэхээр нөхөртөөгөө үлдэх хэсгийг шийдэхдээ та доорх 3 асуултыг яг өөрөөсөө асуугаарай. Асуултыг магадгүй та бичиж авч жагаад асуултыг өөртөө тавиад 3 минут бодож жагаад магадгүй цаасан дээр бичиж жагаад энэ асуултанд та хариулаарай гэж хэлэх байна. Нэгдүгээр асуулт. Нөхөр үнэхээр өөрчлөгдөж байгаа юу? Уйлж гуйх, амлалт өгөхөөс илүүтэйгээр худлаа хэлхээ болоод итгэлийн одоо сэргээхийн төлөө доктортой хүчин чармаалт гаргаж байгаа юу? Таны өвдөлтийг ер нь ойлгож сонсдгоо. Дахин уралт гарахгүй байхын тулд бодит өөрчлөлт хийсэн үү? Яг энэ нөхрийнхөө өөрчлөлттэй холбоотой асуудлыг асуугаад үзээрэй өөрөөсөө. Яг ийм үйлдэлийг нөхөр чинь бодитоор хийсэн үү? Яг энэ сэтгэл готролтой гомдолтой байгаа үед бол нөхрийн нөгөө хийж исэн сайн сайхан байдал, сайхан үг, хүчээсэн хүчин чармаалт гэдэг бүх зүйл ерөөхдөө бүдгэрчдэг. Тэгэхээр энэ бүдгэрсэн саармаг зүйлийг тодруулахын тулд энэ асуултыг та асуугаад үзээрэй. Яг бодит өөрчлөлт үнэхээр байгаа юу гэдгийг. За хоёр дахь асуулт. Та үлдвэл аажмаар эдгэрэх боломж нөхцөл байдлыг та харж чадчихэв үү? Хүүхдийн төлөө үлдэх нь ойлгомжтой. Гэхдээ хүүхдэд аав ээжтэй гэр бүл хэрэгтэйгээс гадна амар тайван ээж, эрүүл ээж, инээдэг ээж, тийм ээж хэрэгтэй байхгүй. Тэгэхээр яг ингэж өөрийгөө эдгэрэх ийм гэрэлгээ танд харагдчихэв үү? Хоёр дахь асуулт. Хэрвээ энэ харилцаа таныг улам бүр эвдэж байгаа бол хүүхдийнхээ төлөө үлдэж байгаа мэт боловч хүүхэд чинь одоо тэр өвдөлтийг бүр их мэдэрч байдаг. Тэгэхээр хүүхдийнхээ төлөө энэ харилцааг авч үлдэхгүй байхыг бодох хэрэгтэй гэсэн үг. За 3 дугаарт та ганцаараа байсан бол ганцаараа байх үедээ илүү тайван байх байсан уу? Энэ үнээс салчвал бүх зүйл болчих гээд байна уу? Энэ асуулт маш их хүчтэй. Нөхөргүй байх үедээ гунигтай байсан ч тайван байсан уу? Тайван байгаад байна уу? Эсвэл одоо хамт байгаа мөртлөө үргэлж айдастай байна уу? Хариулт нь энэ 3 асуултын одоо хариулт таны шийдвэрт их зүйлийг хэлж өгнө гэж би бодож байна. Танд хэлхийг хүсэж байгаа хамгийн чухал үг бол та нөхрийнхөө урвалтаас болж эвдэрсэн хүн биш ээ. Та хүүхдээ алдснаас болж сул дорой хүн болсон хүн биш. Та маш олон хүний зөвхөрж унах хэмжээний зовлон туулсан хэрнэ. Өнөөдрийг хүртэл хүүхдийнхээ төлөө амьдарч байгаа хүчтэй ээж хүн гэж өөрийгөө бодоорой. Мэдээж уралт гэдэг хэцүү. Хүүхдээ алдна гэдэг бол хэцүү. Гэхдээ амьдралд жам ёсны тохиолддог эдгээр зүйлийг одоо нэг ялангуяа жам ёсны гэдэг дээр энэ хүүхдээ алдахыг хэлж байгаа гэдгийг бас ойлгоорой. Эр хүн болгон жам ёсоор хуурдаг гэж би огтхонч хэлээгүй шүү энтэй. Зөвхөн жам ёсны гэдэг дээр хүүхдээ алдах тухай ярьсан шүү. Ийм зовлонг туулсан хэрнээ өнөөдөр хүртэл хүүхдийнхээ төлөө амьдарч чадж байгаа хүчтэй ээж байна. Энэ асуудал дээр хэлэхгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол яг ийм хандлагатай, яг ийм сэтгэлгээтэй эрчүүдэд хандаж хэлэх үг байна. Магадгүй энэ бүсгүй нөхөрч гисэн энэ үгийг та нөхөрлөгөө бас энэ лайв стримийн линкийг шеэрлээд хэлээрэй. Ийм нэвтрүүлэгт би загтал бичлээ, хариултанд ийм зүйл хэллээ, эрчүүдэд хандсан ийм үгийг бас дурдсан байгаа сонсоорой гэд хэлэхгүй юу? Яг ийм сэтгэлгээтэй, яг ийм хандлагатай эрчүүдэд зориулж хэлэхэд зарим эрчүүд би араар тавьсан ч гэр бүлээ орхиогүй шүү дээ. Энэ бол нэг удаагийн алдаа байсан.
гэж хэлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ уралт гэдэг зөвхөн эхнэрийнхээ итгэлийг эвдэж байгаа асуудал биш ээ. Уралт бол хүний дотор байсан аюулгүй мэдрэмжийг эвддэг. Таны эхнэр инээж байгаач дотроо шаналж явж болно. Таны хажууд унтж байгаа ч гэсэн тайван унтж чадахгүй байж болно. Таныг ажилдаа явсны дараа хинтээ юу хийж байгаа бол, яаж байгаа бол гэж айд өгсөн мэдрэмжийг ийм хүн байнга авдаг байхгүй юу? Хамгийн харамсалтай нь уралдын шархыг уучлж болно. Гэхдээ хизээч мартдаггүй. Эр хүн зөвхөн мөнгө олж хамгаалдаггүй маа. Сэтгэл санааг нь хамгаалж байж гэр бүлээ хамгаалдаг. Жирэмсэн эхнэрээ ганцаардуулах, төрснийхэн дараа орхих, итгэлийг нь хөсөрдүүлэх нь эмэгтэй хүний сэтгэл зүйд насан туршийн шархыг үлдээдэг тохиолдлыг бий болгодог. Олон улсын Улаанбаатар их сургуулийг гэр бүл судлаачаар төгсөж явахдаа миний бичижсэн дипломын ажил бол үр хөндлөлтийн шалтгаан үр дагавар гэдэг сэдвээр бичижсэн. Үр хөндлөлтийн дараа эмэгтэй хүний бие сэтгэл зүйд ямар асуудлууд үүсдэггүй, энэ нь дараад нь харилцаанд хэрхэн яаж нөлөөлдөггүй, энэ талаар би судалгааны ажил хийжсэн. Тухайн үед гэр бүлийн радиогоор Аялаагүй бүү гэдэг үр хөндлөлтийн эсрэг нэвтрүүлгийг бэлтгэн хүргэжсэн. Тэгээд тэр дээрээ тулгуурлаад ийм сэдвээр дипломын ажил бичсэн. Тэгэхээр нөгөө жирэмсэн болон төрсний дараах үед нөгөө талдаа ураг амьгүй болоод цэвэрлүүлэх, үр хөндүүлэх энэ нөхцөл байдлууд чинь эмэгтэй хүний бие сэтгэл зүйд ямар том гэмтлийг үлдээдэг юм бэ? Энэ дараад нь сэтгэл зүйд зам байдал харилцаанд хэрхэн яаж нөлөөлдөг юм бэ? Энэ нөлөөлөл бол асар их. Тэгэхээр энийг ирчүүд маань бас ойлгодог байгаарай. Бид нар өөрсдөө жирэмсэлж үзээгүй учраас, жирэмслэхийг мэдэхгүй учраас магадгүй одоо үр хөндүүлнэ гэхэд, цэвэрлүүлнэ гэхэд, төрнө гэхэд яг ямар процесс болдгийг. Энийг бид нэр ойлгодоггүй учраас эмэгтэй хүний энэ өвдөлтийг, энэ зүйлүүдийг бид нэр анзаардаг. Зарим тохиолдолд ирчүүд үнэхээр муухай үгийг эмэгтэйчүүдэд хэлж шархлуулдаг байхгүй. Тэр нь ямар үг байдаг вэ гэхээр чи юун сүртэй? Эмэгтэй хүн болгон л төрдөг штэ. Ийм үгийг хизээч битгий их нэртэй хандаа хэлээрээ. Эр хүн хүчтэй байна гэдэг олон эмэгтэйд таалагдахыг хэлдэггүй. Харин нэг эмэгтэй хүний нулимсыг хамгаалж чаддаг байхыг хэлдэг. Өнөөдөр таны эхнэр чимээгүй болсон бол эхнэр чинь тайвширчихсан гэсэн үг биш. Тэр зүгээр л ядарсан, залхсан. Өнөөдөр таны эхнэр хэрүүлэхэ болсон бол бүх зүйл сайхан болчлоо. Одоо битээр хэрэлдэхэ болчлоо гэсэн үг биш. Эхнэр чинь дотроо бууж өгсөн. Цэг тавих дээрээ тулсан гэсэн үг. Тиймээс эр хүн бүр өөрөөсөө асуултыг асуугаарай. Ямар асуултыг асуух. Би эхнэрийнхээ итгэж дүршдэг хүн нь мөн үү? Мөн бол та сайн байна. Би хүүхдийнхээ бахархдаг аав мөн үү? Мөн бол та сайн аав байна. Хэрэв миний охин ирээдүйд яг над шиг эр хүнтэй учрвал би баярлах уу? Хэрвээ та баярлаж чадчихвэл та сайн аав байна. Энэ гурван асуултанд эсрэгээр нь хариулж ивэл эр хүн та өөртөө дүгнэлт хийгэр. Би хүн шиг биш. Би шаар шиг амьдарч байгаа юм байна гэж бодоорой. Өөрчлөгдөхөд бэлэн байгаарай. Сэтгэл зүйн хувьд, зан чанарын хувьд, үнцний хувьд, ухамсарын хувьд өөрийгөө шинээр барих гэж хичээгээд үзээрэй. Хичээл зүтгэлд хизээч оройтох гэдэг цаг мөч байдгүй шүү. Яг одооноос эхэлж болно. Энэ асуултын хариултал таныг ямар эр хүн болохыг чинь хэлж өгнө. Гэр бүлийн амьдралд угаасаа л аз жаргалгүй хэрвлэр дүүрэн байдаг гэж бодох хэрэг байхгүй. Гэр бүлийн амьдрал үнэнч байдаг учраас итгэл дүүрэн байдаг. Итгэл дүүрэн байдаг учраас аз жаргалтай байдаг. Доктортой харилцаа үүсдэг. Хууралт араар тавилтын дараа харилцааны бүх зөрчил томордог. Өмнө нь шийдэгдээд болоод байдаг байсан аяга тавганы хэрүүл бүр томордог. Аяга тавганы хэрүүл, бүхэл хэрүүл бүхсний хэрүүлээр дуусдаг. Тиймээс бүх хэрүүлийг одоо бүхсний хэрүүлээр дуусгахгүй тулд ийм мэдрэмжийг өгч энээс үүдэлтэй нэг насаараа хардах, нэг насаараа хардуулах үйлдэлийг харилцаандаа зөвшөөрөхгүй тулд хандаа үнэнч байх нь чухал юм шүү. Нэг мөчийн хүсэлд ачаал
нэг мөчийн сонирхол, олон жилийн итгэл, олон жилийн хайр, олон хүүхдийн ирээдүгээс үнэтэй байх ёсгүй. Эр хүн гэдэг гэр бүлийнхээ өмнө үүрэг хариуцлага хүлээдэг хүн. Хариуцлага гэдэг бол зөвхөн мөнгө олох биш. Харин хайртай хүмүүсийнхээ итгэлийг бүтэн байлгах, сэтгэлийг шархлуулахгүй байлгахыг хэлдэг гэдгийг маш сайн бодох нь чухал шүү. Яг ийм зүйлийг л өнөөгийн яг ийм явдалтай, яг ийм хандлагатай залуучууд маань бас ухамсарлаарай. Тэгээд нэг үхрийн ивэр дөргөхөөр мянган үхрийн ивэр дөргөн гэдэгчлэн нэг ийм залуугийн асуудал, нэг ийм хүнээр одоо ертөнцийн бүх ирчүүд ийм гэдэг дүр зураг нөхцөл байдлыг аль болох олон хүмүүс үүсэхгүй байх нь чухал шүү. Яг миний эргэн тойронд их нэртэй үнэнж байж чаддаг маш олон ирчүүд байдаг. Тэгэхээр эр хүн болгон ийм гэсэн үг биш шүү. Магадгүй энэ залуугаас салсан ч бүх ирчүүдийг иймэрхүү байдлаар хизээч үтгий зураглаарай гэж энэ бүсгүйд хэлэх байна. За нөгөө талаараа одоо бүсгүй таны хийх ёстой алхам бол юуны төрөнд яг энэ сэтгэл зүйн амиа орлох төвшөнд хүрсэн энэ нөхцөл байдлаасаа салах хэрэгтэй. Нойрны асуудлаа шийдэх хэрэгтэй. Яг ийм сэтгэл готролд орсон үед бол нөгөө нойр гэдэг зүйл ч мөр хулжаад алга болчдөг. Унтаж чадахгүй. Тэгэл хилдэв юм янз бүрийн бодоол, утас ухаал 2-3 хүртэл тэгэл нэг арай гэж унтах чийтэл үүр цайчдаг. Тэгэл дараагийн өдөр эхэлдэг. Тэгэхээр нөгөө нойроо докторжуулах нь чухал. Нойр бол дараа өдрийн эрч хүчээр цэнгэлдэг, хүнийг тэнхрүүлдэг, хүнийг эрч хүчтэй цоглог байлгахад хүргэдэг хамгийн чухал зүйл. Тэгэхээр нойрны асуудлаа юуны төрөнд шийдэх хэрэгтэй. Бүтэн цагийн нойр авдаг байх хэрэгтэй. Тэгээд та уцаар ярьж байгаа түрээд ирээрээ хоёлаа сэтгэл готрлын онцлогоо хийгээд хэдэн оноо авах нь түүнээс шалтгаалаад хоёлаа яг энэ сэтгэл готрлын төвшнгөө бууруулад хэвэн болох хэмжээнд ажиллах тийм зөвлөмжийг хоёлаа сайхан ярилцъя. За нэгдүгээрх нь нойрны асуудал гэж ярьсан. Хоёрдугаарх нь дөхшүүрийн асуудал. Дөхшүүр гэдэг бол яг ингээ балбчдаг байхгүй. Бодолт ч балбан, зүрхэнд ч балбан. Тэгэл ингээл див дав хийсэн нөхцөл байдлуудыг ингээл бий болгоол байдаг. Тэгэхээр энэ дөхшүүртэй мэдрэмжээс салах хэрэгтэй. Дөхшүүртэй мэдрэмжээс салаад хэвийн тайван болдог, амьсгалдаг, хэвийн нөхцөл байдлыг өөртөө үзүүлж, бий болгож энэ нөхцөл байдлыг илүү гэгээлгээр туулна. За 3 дахь зүйл нь нөгөө нэг гашуудлын одоо нөхцөл байдал дээрээ эмчилгээ авах. Өөрийгөө буруутгахыг зогсоо. Дараа нь харилцаагаа үргэлжлүүлэх хэсгээ шийдэх хэрэгтэй шүү. Тэрнээс биш одоо яаран энэ асуудлыг шийдээ тгийн ингийн гэхээс илүүгээр таны загтал дээр битсэн байсанчлан за би дэшиг үлгээд загтал дээр битсэн байсан нэг зүйлийг дуудаж өгье. Хэрвээ би хүүхэдгүй байсан бол аль хэдийн амиа орлох байсан гэж боддгоо. Миний нөхрөө уучлаад амьдраад байгаа шалтгаан бол миний хүүхдээ гэж бичсэн. Хүүхэд маань дууд хаавтай байх нь чухлаа гэдгийг та онцолсон. Тэгэхээр яг энэ нөхцөл байдал донд үнэхээр хүүхдээ бүтэн авч үлдээ гэж бодож байгаа бол яхахгүй харилцааны асуудлыг шийдэх хэрэгтэй. Нэг зүйлийг санаарай. Хүүхэд тань аавтай гэр бүл төсөхөөс илүүгээр амьдрах хүсэлтэй, эрүүл сэтгэлтэй, эрүүл биетэй, эрүүл сэтгэл зүйтэй ийм ээжтэй байх нь хүүхдэд чинь чухал шүү. Тиймээс яг одоо хамгийн түрүүнд аврах ёстой хүн бол таны гэр бүл биш, та өөрөө. Та өөрөө тэнхээж чиж, та өөрөө энийг эрүүл санал ухаанаар дүгнэх, бодох, илэрхийлэх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх энэ бүхнийг үүсгэж дараагийн юмыг ярина. Тэрнээс биш яг одоо энэ ч одоо сал бойл тэг инг гэж хэлэхэд хэцүү. Юуны түрүүнд таныг аврах нь чухал байна. Загтлын эзэн таны бичсэн энэ зурвасаас харж яхад сэтгэл гутралаас гадна нөгөө түрүүнд нэвтрүүлэг хэлэхэд хэлсэн уруултын шарх, хүүхдээ алдсан байдал, архаг дөгшөөр, итгэл алдалт зэрэг маш олон зүйлүүд байгаа учраас
юуны өмнө эдгээр зүйлүүд дээр та өөрөө эдгэр хэрэгтэй. Энэ бүхнээс салах 10 алхмыг яг одоо би танд бас хэлж өгье. Магадгүй ийм асуудалтай яваа хүмүүсийн хувьд бол энэ 10 алхмыг бас амьдралтай харилцаанд хэрэгжүүлвэл яг ийм нөхцөл байдлаас бас салж болдог шүү. Тэгэхээр бас хэрэгжүүлээд үзэхэд буруудахгүй гэж бусад хүмүүстээ бас хэлье. За 10 алхмын нэгдэх нь 35 болцсон. Өндөрлөх төгч шүү. 10 минут болчих. За галс дурдъя. Өөрийгөө буруутгахаа зогсоо. Сэтгэл готролтой хүмүүсийн нийтлэг алдаа бол би хангалтгүй байсан. Би буруу сонголт хийсэн. Би илүү хичээх хэрэгтэй байсан гэж өөрийгөө шийдэгдэг. Өөрийгөө голдог, өөрийгөө буруутгадаг. Гэтэл өнгөрснийг хэн ч өөрчилж чадахгүй шүү дээ. Өөрийгөө шийтгэх тусам шарх идгэрэхгүй. Тиймээс өдөр бүр өөртөө итгэх итгэлийг барих хэрэгтэй. Энийг барьдаг хамгийн чухал үг нь ямар өгүүлбэр байдаг вэ гэхээр за би тухайн үед чадах бүхнээ хийсэн гэж өөрийгөө үнэлээрэй. Ингэж үнэлж эхэлсэн үед өөрийгөө буруутгахаа зогсоогоод энэ нэгдэх алхмыг биежүүлдэг юм шүү. За хоёр дахь зүйл бол гашуутгаас битгий зүгт. Таны хувьд бол одоо хүүхдээ алдсан өвдөлт, уралдын шарахыг хүчээр мартах гэж оролдож байгаа нөхцөл байдал байгаа. Уйлмар байвал уйл, санмаар байвал сан. Дарагдсан уй гашуу сэтгэл готрал болж таныг улам их зовоодог. Тиймээс илэрхийл. Цухтаа дайлгүй, дараа дайлгүй. Би танд хэлсэн, би танд үнгүй зөвлөгөө өгье. Та над дээр ирээд сайхан уйл. Хоёлаа 2 цаг сайхан ярилцъя. За 3 дахь зөвлөгөө нь юу вэ гэхээр ийм асуудалтай ганцаараа тэмцээд хэрэггүй. Сэтгэл готрол хүнийг тусгаарлцдаг аахгүй юу? Хайртай дотны хүмүүстэйгээ ярилцахаас тусгаарладаг, хүнтэй байхаар духгүй байдаг. Би асуудлаа заавал ярих албагүй шүү гэдэг ийм нөхцөл байдлыг үүсгэдэг. Хаалтыг бусдаас ингэ тавьчихдаг. Нийгмээс бүх харилцаанаас өөрийгөө тусгаарлаад ганцаардчихдаг. Тэгэл эцсийн бүлэгтээ яадаг вэ гэхээр ийм байдалтай 3 сар явхад за би өстө хинт ч хэрэггүй гэдэг байдлаар нөгөө амиа орлогот хүрдэг. Тэгэхээр сонирхдог зүйл, хобби, сэдв яар. Заавал энэ асуудлыг ярих албагүй шүү. Ярих нь сул дорой гэсэн үг биш. Ярих нь эдгэрч эхэлж байгаагийн шинж гэдгийг бодох хэрэгтэй. За дөрөвдүгээрх нь нойроо хамгаал. Нойргуудл бол сэтгэл готрлыг уламд ортуулдаг. Тэгэхээр унтахаас 2 цагийн өмнө уцсухаа болох, кофе уухгүй байх, маргааны сэдвтэй ямар нэгэн зүйлийг ярихгүй байхыг хичээ. Нойр бол тархины эмчилгээ аахгүй. Тархийг эмчилдэг, ангаадаг, амраадаг. Тэгэхээр нойроо бол шийдэх нь чухал. За 5 дахь нэг чухал зүйл нь биеийн хөдөлгөөнтэй бай. Судалгаагаар юу гэж байдаг вэ гэхээр тогтмол дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс хөнгөн болон дунд зэргийн сэтгэл готрлын үед эмчилгээтэй дүүцгэц хэмжээний тийм эерэг нөлөөг өөртөө бий болгодог гэж үздэг. Тэгэхээр дасгал хөдөлгөөн бол сэтгэл готрлаас ангижрах бас нэгэн түлхүүр. Тиймээс өдөрт 20-30 минут алхах, хөнгөн сунгалт хий, шатаар алхах. Энэ бүхнийг хий. За 6 дахь нэг чухал зөвлөмж нь юу вэ гэхээр өнгөрсөндөө биш. Өнөөдөртөө амьдр. Өнөөдрөө ажигла. Сэтгэл готролтой хүн яадаг вэ гэхээр өчигдөр юу болсон бэ? Яагаад тэгсэн бол гэж бодсоор л өчигдөртөө амьдрсаар байдаг. Тэгэхээр та өдөр бүр өнөөдөр би юу хийсэн бэ? Өнөөдөр би юу амжуулсан бэ? Юунд талархаж байна вэ гэдгээ тэмдэглэл. Энэ бүхэн бол чухал. За 7 дахь нэг чухал зүйл нь юу вэ гэхээр бүх шийдвэрээ ярахгүй гарга. Бүх шийдвэрээ уул суурьтай бод. Хүнд готрлын үед салах, ажлаасаа гарах, нүүх зэрэг том шийдвэрүүдийг түр хойшлуулах нь зөв байдаг. Эхлээд сэтгэлээ тогтворжуул. Орхиод явахыг боддог, холдоод явахыг боддог. Энийг л би ингэ хийчихвэл болчих юм байна гэд бүх шийдвэрээ яараа гаргацдаг. Эцэст нь харамсдаг.
Тэгэл ахаал нөгөө нэг сэтгэл готролч нь дараагийн шийдвэрүүд дээр тэгдгүй байж ингэдгүй байж яа ингэчлээ гэж нэг өөрийгөө буруутгах нөхцөл байдлуудыг үүсгэж байдаг. Тэгэхээр болж игэл бүх шийдвэрийг яарахгүй гарга. За 8 дахь нэг чухал зүйл нь төгс байх гэж битгий хичээ. Сэтгэл готролтой үед би сайн ээж байх ёстой, би сайн эхнэр байх ёстой, би сайн ажилтан байх ёстой гэсэн дарамт өөртөө үүсгэж байдаг. Өнөөдөр амьд гарч, хүүхдээ тэрвэрч, ажлаа сайн хийж чадсан бол тэр өөр амжилт. Өөрийнхөө байгаа зүйлийг үнэл. Хийж чадаагүй зүйлээ битгий тоол, хийсэн зүйлээ тоол. За 9 дахь нэг чухал зүйл нь юу вэ гэхээр мэрэгжлийн хүнээс тусламж авахаас битгий. Та загтал дээр бичсэн байсан шүү дээ. Би сэтгэл зүйч тандхаас ингээд айж исэн, эмээж исэн, зүрхлээгүй. Гэхдээ одоо би бол эдгэрмээр байна гэсэн. Тэгэхээр мэрэгжлийн хүнээс тусламж аваад нэг ялангуяа одоо эфирийн дараа миний утсаар холбогдож орж ирээд зөвлөгөө авах боломж биш шүү. Хоёулаа цаг тохироо сайхан уулзъя. Гэр бүл судлаачийн амарснаа гэсэн пэйж хуудсан дээр миний дугаар байж байгаа. Тийшээ холбогдож орж ирээд цагаа аваарай. Яг энэ мэрэгжлийн үнээс тусламж аваагүй сэтгэл готролтой удаа явцснараа за нөгөө нэг түрүүнд урдаад байгаачлан нойрны асуудал бүр ингээд талиж өгдөг. 7 хоног, 14 хоног нойргүй болдог. За үнээс үүдээ дараа өдрийн эрч хүч бүтээмж, за тэгэл өөрийгөө тусгаарлах байдлууд, амьдрах хүслийг энэ бүхэн бол одоо бууруулцдаг. За тэгээ байнгын гоног төвшөр. Энэ мэдрэмжид та удаан ингээд дарагдах юм бол 2 ба түүнээс дээш 7 хоног дарагдах юм бол амиа орлох бодол орж ирдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлын эсрэг зүйл болох түрүүний хэлсэн зөвлөмжүүдийг та хийгээд үзээрэй. 10 дахь шалтгаан бол 10 дахь зүйл бол нөгөө амьдрах шалтгаанаа өдөр бүр өөртөө сануул. Сэтгэл готрол хүнийг юу гэдэг вэ гэхээр би хүнд ч хэрэггүй, чи хүнд ч хэрэггүй шүү дээ. Чи хүнд ч хэрэггүй гэдэг мэдрэмжийг байнга өгдөг. Та бодоод үзээрэй. Бодит байдал дээр таны хүүхдэд та хэрэгтэй. Таны хайртай хүмүүс танд хэрэгтэй. Таны ирээдүйн аз жаргал таны хүлээж байгаа. Өнөөдөр маш олон зүйл араараасаа тохиолдож амьдралд чинь харанхуй нүмерчгсэн юм шиг тийм мэдрэмжтэй явж иж болно. Гэхдээ би танд хэлье. Урт харанхуй шин дуусч нар мандаж гэгэн өглөө эхэлдгийг сан. Энэ бүхэн дуусч эргээд сайн сайхан амьдрал, сайн сайхан харилцаа, сайн сайхан бүхнийг мэдрэх тийм сайхан цаг үе ирнэ гэдэгт та өөртөө итэг. Өнөөдөр амьд үлдэх нь маргааш эдгэрэх боломжийг үлдээж байгаа гэсэн үг. Тэгэхээр болж игэл энэ нөхцөл байдлыг та бод. За нэвтрүүлгийн төгсгөлд хэлэхэд бүсгүй минь та зовлонгоо даваагүй байгаа болохоос биш ялагдаагүй гэдгийг ойлгоорой. Таны шарах чинь том байж болно. Гэхдээ шарах эдгэрдэг гэдгийг санаарай. Та загтал дээр байтсанчлан амьд үлдсэн гэж бичсэн. Өнөөдөр амьд үлдсэн чинь л өөрөө ялалт. Хүүхэд чинь төгс ээжийг биш харин амьд эрүүл ээжийг хүсдэг гэдгийг маш сайн санаарай. За тэгээд пэйжэс дугаар аваад цаг тохироод хоёулаа сайхан дэлгэрэнгүй ярилцъя. Энэ сэтгэл готролоосаа салъя. Би танд үнэгүй зөвлөгөө өгье. Салхуу байх нэвтрүүлэг Батбэх гэр бүлийг бий болгох зорилготой саллтын ирмэг дээр салхуу байхуу дээрээ тулцсан бүхий л асуудалтай хосуудаа Дохтуутай сэтгэл @gmail.com хаягт захаа бичээд загтлыг ирсэн дарааллын дагуу хүргэдэг. За өнөөдөр нэгэн бүсгийн загтлыг бол задлан ярилцлаа. Дараагийн удаа таны загтлыгч задлан ярилцах боломжтой шүү. Салхуу байх нэвтрүүлэг 7 хоног бүрийн лавг гарагт 15 цаг 5 минутаас 15 цаг 45 минутын хооронд хүрдэг. Өнөөдрийн дугаарыг энэ хүргээд өндөрлөж байна. Магадгүй та ийм асуудалтай бол бидэнд бас хандаж загтал илгээгээрэй. Бид таны загтлыг дараагийн удаа задлж ярилцъя. Баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Амьдран гэж шийдээд гэр бүлтэй болсон л амархан дуусгаж болохгүй.
эвдэрсэн итгэлцлээ засч эрүүл харилцаа бий болохыг хүсэж байгаа бол та дугтуйдаа сэтгэл@gmail.com хаягаар нэрээ нууцлаад загтал илгээж мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай. Дараагийн удаа таны загтлыг задлж ярилцъя. Салах уу, байх уу нэвтрүүлэг.